Hi guys, шинэ бичлэгтэй тавтай морил. Та нар гарчигнаас нь унсан байх өнөөдөр бүгдээрээ pumpkin spice latte-ний taste test хийх болно. Та нар сандживэл тэр чинь бараг 2-3 жилийн өмнөх бүгдээрээ ингээд taste test нэлээд ингэж их хийж явдаг байсан шүү дээ. Тэгээ тэр үед болохоор ингээд гоё seasonal drinks гаргадаг газрууд яагаад байдгүй юм болоо. Хэрвээ тийм байсан бол би яг pumpkin spice latte-ний taste test хиймээр байна гэж хэлж ирснийг санаж байгаа хүмүүс байна уу? Тэр үед болохоор яадаг гэсэн зөвхөн нөгөө кактус гэдэг газар байдаг гэсэн шүү дээ. Тэр газар би яг санаад байгаа байхгүй юу? Жохон хүүтрээд ирэхээр pumpkin spice latte гаргадаг яг seasonal drink гэдэг гаргадаг байсныг санаад байгаа. Өөр газар ерөөсөө байдгүй байсан шүү дээ. Тэгсэн чинь энэ жил маш олон газрууд тийм гоё seasonal drinks гаргадаг болсон байна. Тэр чи юу гэсэн үг вэ гэхлээр бүгдээрээ pumpkin spice latte-ний taste test хийх боломжтой болж ийн гэсэн үг. Өнөөдөр бүр гадаа маш гоё өдөр байна. Яг гоё намрын гоё өдөр байна. Өнөөдөр 20 градус гадаа гоё навч шаралцсан агаар нэг тийм гоё crisp те нэг юм их гоё ядаг да. Тэгээд тэр гарахаас өмнө бүгдээрээ immune probiotic уун. Ягаад гэвэл өнөөдөр taste test хийж олон сүү мүү янз бүрийн муух учраас ходоодоо сайхан эхлээд хайрлаад. За бүгдээрээ гарахаас өмнө pumpkin spice latte нь яг яагаад гарсан юм бэ? Хүмүүс яагаад тэрийг уусан юм бэ? Ер нь яг ямар drink юм бэ гэдэгтээ танилццгаая. За, pumpkin spice latte буюу PSL. Espresso хөрсөн сүү, тэгээд чихэр болон pumpkin pie spices агуулдаг гэж байна. Тэр нь ихэвчлэн юу байдаг вэ гэхлээр cinnamon, nutmeg, ginger болон cloves гэдэг амт оруулагч башир цэцэг. За бүгдээрээ immune probiotic уцгаа, витамин B1, B2, B6 болон зинк probiotic Wellbe shop-оос захиалж авах боломжтой. Probiotic-ийн давуу тал яагаад хүн хэрэглэх ёстой юм гэдгийг мэдж байгаа байх гэж бодож байна. Мэдгүй ах юм бол Wellbe shop руу ороод probiotic гэдэг бүтээгдэхүүнээ хайнгууд доор нь гоё бүтээгдэхүүний онцлог, шинж чанар, хизээ хэрэглэх ёстой, яаж хэрэглэх ёстой юм гэсэн мэдээллүүд нь байж байгаа. Хөргүүлээд авчих боломжтой. За тэгэхэд guys ямар ч өнөөдрийн taste test видеоны санаа нь болохоор за pumpkin spice latte ууж үзье ямар юм байд юм бэ гэх юм бол хаана хамгийн гоё гардаг юм байна гэдгийг би өөрийнхөө ам татлагаагаар та нарт хүргэх гэж байна. Тэгээ тэрнээс гадна манай Монголын гоё онцлогийг харуулсан тийм гоё бас seasonal drink байгаасай гэж би хүсэж байна. Pumpkin чинь яг нэг тийм монголчууд алдаршуулад байдаг зүйл биш ээ. Тэгээ одоо Америкчууд шиг ингээд pumpkin-ыг аюу тийм ашиглаад pumpkin spice latte, pumpkin pie май гэл нэг тэгдэггүй шүү дээ. Тийм болохоор бас яг тэрнтэй адилхан гоё монгол drink байгаасай гэж би хүсэж байгаа байхгүй. За тэгээ бүгдээр ямар ч цаа одоо гарцгаая. Эхний газар нь болохоор house гэдэг газараа цэнгэлдэх байдаг. Нэг баланс тавиад тавьчих юм тий. Төсч үзчихлээ.
drink хүлээж байна. Тэгээд pumpkin spice latte эднийх 15,000 гэж байгаа юм байна. Тэмний pumpkin spice latte-г одоо хийж юм. Тэгээд энд орж ирэх юм бол бас сая ингээд нөгөө лимон дээр ингээд зоос тогтоогоод заяа лимоныг ингээд усан дотор хийсэн байгаа байхгүй. Дээр нь зоос тогтоогоод хэдэн секунд байж чадах юм бол за хэр хугацаанд байж чадах юм гэдэггүй ямар ч тогтоож чадах юм бол нөгөө кофе өгөх юм байна. Тэгээд би сая тэрийг үзээд мэдээж фейлтлээ. Ингээд тавьчвал бас зүгээр юм уу? За тийм байна те. Яг нөгөө талд тавихаар амар юм гоё нар орж ирээд байна. Харин бол та нар сая харсан те. Айгуу царайлаг байна. За бүгдээрээ cheers. Миний өнөөдрийн эхний кофе. Гоё үнэрч чинь. Cinnamon амтдаж чинь. Okay. It's so good. Яг perfect fall drink юм. Манай Монголын бас намар pumpkin spice latte зогцож байна. Айгуу гоё юм. Нэг монгод нэг юм гоё. Яг нэг намар шиг яг ингээл гоё навч марч шавилж марлцсан байгаа шүү дээ. Тэгээ яг тэрнтэй бол ингээд амар зогцож байна. Өнөр нь яг л нэг юм гоё намар болж байгаа юм шиг санагдуулж байна. Энэ аяг. Тэгээ бараг бүгдийг угаад дуусгах юм шиг байна. Тэгээ эдний бас надад presentation нь амар гоё санагдлаа. Ингээ харангууд амар юм хөрхөн гоё үзэсгэлэнтэй хийчихсэн. Өчнөн ч гэсэн амар хөрхөн мод зод харангаа гадаад орчин харангаа гоё тайван кофего ууж тусгат. Nice надад таалагдлаа. Дараагийн газар нь ямар ах бол гэж бүр хурдан гоё харьцуулмаар бүр excited болчихлоо. Nice menu. За guys, хоёр дахь газар ирсэн байна. Хоёр дахь газрынхаа гадаа Juno байж. За яг гадаан зогсон энэ амар гингээ хардаа нартай байгаа болохоор ийм цэнхэр Juno дээр ирсэн байна. Хоёр дахь газар нь та нар баг мэдж байгаа. Миний өнгөрсөн бас matcha latte-ний taste test-эн дээр бас орсон газар шүү дээ. Тэгээд энд би pumpkin spice latte гарч байгаа гэж бодож байна. Амар олон seasonal drinks гарч байгаа юм байна. Тэгээд тэн дунд нь мэдээж pumpkin spice latte байгаа байх гэж бодож байна. Тэгээд бүгдээр одоо орцгоё. Би Juno-д орж ирсэн байна. Juno-гийн pumpkin spice latte. Juno дэжтэй тэгээ би түрүүний яг орж ирэхээс өмнө хэлсэнчлээ. Айгүй олон seasonal drink гарч байгаа юм байна. Coffee-тэй болон matcha-тэй гэж гарч байгаа юм байна. Тэгээ би хоёулангийн авсан нарда энэ болохоор matcha-тэй pumpkin spice latte. Энэ болохоор coffee-тэй pumpkin spice latte. Эдний pumpkin spice latte нь жоохон алдартай байгаад байгаа юм шиг байна. Ягаад гэвэл pumpkin spice latte нь гоё исэн гэж ярихыг сонслоо. Тэгээд бүр амралтын өдрөөр амирх бодсон гинэ. Тэгээд ирч чадаагүй гэдэг өнөөдөр ирээд нэг хүн авах чинь ингээд тэр яриг сонслоо. Тэгээд тэр яриг сонссны дараа ийм өндөр expectation тавьчлаа гэхгүй. За тэгээд бүгд энэ coffee-тэй pumpkin spice latte-г нь амсаж үзье. Cheers guys. Нэг бүтэнгийн марсан газар шүү дээ. Тэрнтэй харьцуулахад кофе нь илүү хавтагдаж байна. Арай юм бага нь ялуун байна гэх юм уу? Эхний газар бодвол pumpkin spice latte чинь ерөнхийдөө бол дээрээ юм whipping creamтэй байдаг шүү дээ. Эднийх болохоор яг тийм кремтэй юм байна.
Тийм болохоор бас зарим хүмүүст нь таалагдана, зарим хүмүүст нь таалагдахгүй гэж магадгүй. Гэхдээ надад бол кремтэй байсан ч яг кремгүй байсан ч яг гоё өтгөн авчихж байна. Матчатай pumpkin spice latte-г нь амсаж үзье. Pumpkin spice matcha latte гэх юм уу? Нөгөө pumpkin puree нэг шиг байна. За cheers. Ингэж матчатай гаргал бас тохирд юм байна. Надад матчатай нэлээд таалагдсан. За тэгээд одоо би бусад гоё seasonal drinks-ийн бичлэгийг гоё reel-ээр оруулах гэж бодож байна. Та нар тэрийг сонирхохыг хүсэж байгаа юм бол миний Instagram руу ороод үзээрэй. Бичлэг дундуур та нарт хэллэх зүйл байна. Univision дээр энэ flash deals гэдэг юм болж байгаа юм байна шүү дээ. 2 дугаар үе нь одоо болох гэж байгаа юм гинэ. Өнгөрсөн flash deals-ээр нь болохоор 9 сарын 23-нд болсон байна л да. Монголын merch хүмүүст очсон болвол энэ удаагийн бэлгэнүүд нь амар зай танилцуулж байгаа. Тосгүй шарагч, air fryer, агаар цэвэршүүлэгч, cream robot нь тоос сорогч. Тэгээд супер бэлгэнүүд нь болохоор Монголд багийн Будапештэд болох major тэмцээний тасалбар Blackpink хамтлагийн тоглолтын хос тасалбар надад бол монголынх нь илүү гоё санагдаж байна. Лаг бэлгэнүүд байгаа юм байна. Энд нь яаж оролцох вэ гэхлээр дуртай киногоо түрээслээд эсвэл кино багцаа идэвхжүүлэх бүрдээ оноо цуглуулад бэлгэж болох юм. Тэгээ flash test гэхээр нөгөө нэг хамгийн түрүүнд дарсан хүмүүс нь ингээд хожоод идчихтэй тийм юм байна л та. Тэгээд энэ нь 10 сарын 7-ны 8 цаг 30 минутанд болно гэж шүү. Тэгэхээр ингээд удирдлага бариад төрүүлдэх гэдэг ингээд хүлээгээд байж ах юм байна. Flash deals юмрхэмд амар хацтай байгаад байдаг байхгүй юу? Урд нь нэг юм өөр газрын нэг юм flash deals болж исэн. Би тэрэнд ингээд ороод зурагт авч исэн. 1 2 3 дугаар үе гэж 3 үе шаттай явах юм бэлээ. 1-р үе нь бол болцсон. Одоо 2 дугаар үе нь болох ч байгаа. За тэгээд үе болгон дээр болохоор цуглуулсан онооноос шалтгаалаад ямар бэлгэн дээр азаа үзэх вэ гэдэг нь тодорхойлогдох юм байлаа шүү. Энэ хэсгийг спонсорсон Univision баярлалаа. Нэг pumpkin spice latte аваад нөгөөх нь юусэн pumpkin spice-аа мэдээж кофетай аваад нөгөөх нь болохоор кофегүйгээр авч. Тэгээд харахтаа л хөдөлж байгаа буцаад явж. Guys, би 3 дахь газар нь орж ирсэн байна. 3 дахь газар нь болохоор энэ Magic Mug гэдэг газар байгаа. Тэгээд та нар анзаарч байгаа бол би өчигдөр энд орж ирсэн байхгүй юу? Тэгээд pumpkin spice latte-ныхаа тестийг хийчээд нөгөө сүүлийн хэсэг аль нь хэдэн оноо өгсөн тэр юм ярьчаад 3 газар гуруулаад өөр өгсөн. Амттай юм байна. Гэхдээ миний хувийн зүгээс хадгалаад хамгийн таалагдсан миний хувийн амтанд хамгийн таалагдсан нь бол хаус. Тэр хэсгийг ярьжсэн чи миний камерын цэнүүд дууссан байхгүй юу? Тэгээд би за окей хадгалагдсан байгаах гэсэн чи хадгалагдаагүй байна. Тэгээд хадгалагдаагүй болохоор нь би за бүр ярьчих тийм үү гэснээ хажууд гэр ойрхон болохоор за нэг бүсэн дахиад орж ирээд яг амсж байгаа хэсгийгаа бас бичээд та нарт харуулъя гэж одоо тэгээд дахиад энд орж ирээд тэгээд дахиад pumpkin spice latte захиалсан. Дахиад тест хийцгээе. Тэгээд би яг өчигдрийнх шиг анх удаа амсж байгаа юм шиг амсаад тэгээд та нарт харуулъя гэж бодож байна. Хайран миний бичлэгний футаж алга болсон байдаг нас. Тэгээд эдний pumpkin spice latte болохоор 14900 гэж исэн special drink байгаа. Тэгээд би өчигдөр уг нь эднийд 2 төрлийн special drink гарч байгаа гэд хоёуланг нь авсан. Нөгөөх нь болохоор
им юутай илээ мэдгүй ямар ч сан айгу тийм гоё хайлтсан зайрмаг ууж байгаа юм шиг тийм drink байсан. Ягаан бас харанхуйтэй. Өнөөдөр болохоор зүгээр л pumpkin spice latte-га аваад тэгээд хоёр дахь амсаж үзье. Харагдах байдлын хувьд бол надад эднийхтэй гоё харагдаж байгаа. Тэгээ бүгдээ амсаж үзье. Сайн хутгаад. Гэж байгаа юм байна. Creamy харда. Эдний pumpkin spice нь бүр маш хүчтэй хамтагдаж байгаа. Хамгийн хүчтэй pumpkin spice хамтагдаж байгаа нь эднийхээс. Энэ pumpkin spice-а өөрсдөө хийдэг байхгүй одоо тэр доор нь хийцэн байгаа юм одоо нухаш гэх юм. Эдгээр хийхдээ нөгөө нэг хуцсан pumpkin биш. Яг pumpkin ашигладаг. Тэнгууд нэг юм жоохон жажлуур орж ирж байгаа байхгүй нэг өнгууд. Тэр жажлуур нь болохоор нөгөө өөрөө pumpkin гэсэн. Зажлуур нь надад таалагдж байгаа юу үгүй юу гэдэг дээр би өчтөр эргэлцсэн байхгүй. Нэг юм pumpkin зажлагдаад ахаар надад жоохон тохгүй байсан. Миний яг хувьдаа надад хамгийн таалагдсан нь бол house-ийнх байсан. Дараа нь болохоор Juno. Тэгээ дараа нь болохоор эднийх magic магийн орж ийн. Тэгээ та нар бас өөрсдөө найзуудтайгаа ч юм уу энэ газруудаар бас ороод аль нь илүү та нарт таалагдж байна бас комментээр доор бичээрэй. Тэгээд энэ бичлэгээ үзсэнд бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Гоё лайк дараад коммент бичээд subscribe хийгээрэй. Тэгээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Баяртай.